Амгалан дүүрнүү бүгдэнд нь энэ сайхан орой мэндийг хүргэе. За системтэй амьдрал челленж маань өдөрт 2 гоё бэлэг танд өгж байгаа. Эхнийх нь бүтэн цагийн лекц өгч чинь мөн ийм богино хэмжээний даалгавар өгж байгаа. Өнөөдөр челленжийн маань 2 дахь өдөр. Хүн мэдлэггүй, ур чадваргүй эсвэл хичээгүйгүй хөдөлмөрлөөгүйдээ амжилтанд хүрээгүй байдаг биш. Яг үндэ өөрийнхөө төлөө үйлдэл хийгээгүй байдаг учраас амжилтгүй байдаг. Тэгэхээр чи өнөөдрийн хүртэл амьдралаа өөрчлөхийг зэгцлэхийг хүсчихвэл энэ челленжийн туршдаа үйлдэлээ хийж ижил таны амьдралд өөрчлөлт гарна гэсэн. За өмнөх удаагийн даалгавар гаргаж чадаагүй шийдвэртэй 5 зүйлийг гэрээсээ гаргаж хаях байсан. Та хэд маань гэрээний даалгавраа хийсэн үү? 5 зүйлээ гэрээсээ гаргаж хайсан уу? Хэрвээ та гэрээсээ 5 зүйлийг гаргаж хайсан бол хэдийнэ таны дотор өөрчлөлт эхэлсэн гэсэн үг. Шийдвэр гаргахыг эхнээсээ шийдсэн гэсэн үг. За өнөөдөр хэдүүлээ 2 дахь даалгавраа авцгаая. Өнөөдрийн даалгаврыг гүйцээх юм бол та өөрөөсөө зүхтгаа болно. Челленжийн маань 2 дахь өдрийн даалгавар энэ танд зориулсан бэлэг юм шүү. За өчигдөр би 5 зүйлийг хайсан бол өнөөдөр аль хэдийн өөрчлөгдсөн гэдгийг бид нар ухаарсан. Тэгвэл өнөөдөр хэдүүлээ өөрөөсөө зүхтгаа болно. Чамд нэг өдөр гацсан юм шиг те амьдрал нэг явахгүй байгаа юм шиг нэг л газараа гацсан юм шиг мэдрэмж төрдөг байсан уу? Энэ юунаас үүдэлтэй вэ? Нэг овоо нэг явж ирснаа л гацсан юм шиг мэдрэмжтэй. Энэ нь болохоор юмыг бид нар би маргааш хийнэ. Би боломжтой болохоор хийнэ. Би одоохондоо бэлэн болоогүй байна. Цаг нь болохоор хийнэ. Эдгээр үгнүүд бид нарыг өдөр болгон өөртөө дотроо худлаа хэлсэн мэдрэмжүүд байдаг. Та өөртөө хамгийн сүүлд юу гэж худлаа ярьсан бэ? Англи хэл сурна, хадгаламж нэм. Гэхдээ эдгээр зүйлүүд үнэндээ та өөртөөгөө худлаа ярьсанд байдаг. Цаг, мөнгө гэхээсээ илүү та аливаа зүйлийг хоошлуулдаг, амьдралынхаа ямар үйлдэлээс зогтож байна вэ? Чиний асуудал яг үнэндээ цаг эсвэл мөнгө биш. Үнэндээ чиний хоошлуулдаг шийдвэргүй байдал гэдэг анзаарсан баг. За хамтдаа нүдэн анцгаая. Яг өөр дээрээ эдгээр зүйлүүдэд олж мэдцгээе. Би ер нь юуг хоошлуулад байна вэ? Би юунд бэлэн биш гэж яагаад байна вэ? За нүдэн ханаад 3 гүнзгий амсгал аваад өөрийнхөө цээж энэ дээр гараа тавиад бас хөвлий дээр гараа тавьчих. Хөвлий дээр гараа тавиад нэг сайхан өөртөө амсгал авах боломж олгоё. Амьдралд амсгалах зав байгаа шүү дээ. За нүдэн. За амсгалаа гаргая. За өөрөөсөө асууя. Би юуг маргааш гэж хойшлуулад байна вэ? Би юунд бэлэн биш байна вэ? Би өөрийнхөө ямар үнэнтэйгээ нүүр тулах зориггүй байна вэ? За эдгээр асуултыг биенээсээ, оюун санаанаасаа, сэтгэлээсээ асуугаад өөр дөр буцаж ирье. Энэ үед танд дотроос ч хариулт орж ирэх болно. Та яг юунаас зүхтаад байгаа? Ямар асуудал таныг өнөөдрийн байдалд, өнөөдрийн гацсан амьдралд хүргэсэн бэ гэдгийг та өөрөөсөө асуугаарай. За үргэлжлүүлээд та хэрвээ челленж болгоныхоо даалгаврыг өөрийнхөө төлөө хийх юм бол би танд мэйл хаягаар чинь 7 хоногийн даалгаврыг чинь багтаасан workbook явуулгуулно. Тэг өнөөдөр workbook-ийн дасгал ажлын дэвтэр дээр байгаа асуултууд жишээ нь би танд сониучрхан хүргэе. Өнөөдрийн жишээ нь челленж 2-ын гэрээний даалгавар байна. Энэ дээр бид нар миний амьдралд хамгийн их дарамттай 3 зүйл юу вэ? Хамгийн их таны амьдралд дарамт авчирч байгаа зүйл. Дараа нь би юуг хоошлуулсаар байна вэ? Үнийг бичээрэй манайхаа. Би яг юуг хоошлуулад байгаа юм бол англи хэл сурахаа, жин хасахаа, эсвэл санхүүгийн эрх чөлөөнд төрөхөө ямар шийдвэр байж болно? За бид нар өөрийгөө хаана хуурж байгаа хэсгээ олсон цагт тэрэнд гүний шийдвэрүүд гардаг. За энийг өөрөөсөө асуугаарай.
За өнөөдрийн челленж 2-ын даалгавар бол ерөөсөө л энэ. Би яг юунаас өөрийнхөө ямар шалтгаанаас зовтож байгаа вэ? За доор та мэйл хаягаа үлдээгээд гэрээ зэгцлэе, системтэй амьдрий энэ хөтөлбөрийн 7 хоногийн гэрийн даалгавар бүхий дасгал ажлын дэвтрийг өн төлбөргүй авах боломжтой. Дашрамж дуулахад энэхүү 7 хоногийн челленж лекцүүд маань бүгдээр скул дотор байршиж байгаа. Тэгээ түүнээс та хэд маань үзээд үргэлжлүүлэн суралцах боломжтой. Ингээд дахин сануулъя. Та өөртөө 7 хоногийг ядаж өөрийнхөө төлөө үйлдэл даалгавар хийж чадахгүй байгаа бол амьдралаас юу ч хэлэх хэрэггүй. Амьдрал өөрийнхөө төлөө хөдөлдөг, үйлддэг, шийддэг хүнд боломж орж ирдэг. Иймд та 7 хоног энэ хүү челленжийн даалгаврыг хийгээд амьдралд чинь ямар эм хэцэгц мэдрэмж орж ирж байгааг ажиглаарай. Мөн комент хэсэгт өмнөх шийдвэр гаргаагүй 5 зүйлийн оронд гэрээсээ гаргаж хайсан 1-р челленжийнхаа даалгаврын талаарх сэтгэгдлийг үлдээгээрэй. Ингэснээрээ та мэйл хаягаар дамжуулаад дасгал ажлын дэвтэртээ гэр бүлээрээ ажиллах боломжийг авах болно. За баяртай. Сайхан амарцгаарай.